Хичээл 5 Google Meet ашиглах нь. Онлайн сургалтын үед багш сурагчдад тулгардаг хамгийн том хүндрэлүүдийн нэг бол харилцаа холбоогоо хэвээр хадгалах юм. Мэдээж танхим дөрвөндөг амьд харилцааг бүр мөсөн орлох хэцүү хэдий ч техник технологийн ачаар бид энэхүү орон зайг багч гисэн нөхөх боломжтой. Та сурагчдтайгаа холбоотой байхын тулд имэйл, Facebook, Messenger, Skype гэх мэт төрөл бүрийн аппликейшн аргуудыг ашигладаг байж болно. Харин тэдгээрийн дотроос сургалтаа зохион байгуулалттайгаар явуулахын хажуугаар харилцан холбоотой байх хамгийн үр дүнтэй арга бол Google Meet юм. Google Meet нь Google-ээс гаргасан видео дуудлага хийх үйлчилгээ бөгөөд жирийн G Suite хаягаар хамгийн ихдээ нэгэн зэрэг 100 хүн видео уулзалтанд оролцох боломжтой байдаг. Энэ удаагийн хичээлээр Google Meet-тэй танилцаж, онлайн сургалтад үр өгөөжтэйгээр ашиглах нэмэлт боломжуудыг судалцгаая. Google Meet эхлүүлэхийн тулд хэд хэдэн аргаар орж болно. Хамгийн ихнийх нь та Google хаягаараа нэвтэрсэн байгаа бол дэлгэцийн баруун дээд болонд байрлах Google Apps-аас Meet-ийг даран шууд орох боломжтой. Дараагийн удаад энэхүү цонхноос хэрэгтэй аппликейшнээ түргэн олохын тулд өөрийн хамгийн хэрэглэдэг аппликейшнуудаа дээр зөөж байрлуулаарай. Хоёр дахь арга бол интернет хөтөч дээрээ meet.google.com гэж бичин Google Meet-ийн албан ёсны хуудас руу шууд нэвтрэх боломжтой. Харин гурав дахь арга нь Google календараасаа орж болно. Мөн л адил баруун дээд болонд байрлах Google Apps-аас календарыг сонгон уулзалт хийхийг хүсч буй өдөр мөн цагаа сонгож More Options гэдэг товчон дээр даран тухайн видео уулзалтын нэр, гарчиг, он сарыг оруулан Add товчон дээр дарснаар таны Google Meeting-ийн линк автоматар үүсэх болно. Add Notification гэдэг дээр дарж тухайн уулзлаас 10 минутын өмнө Google календараасаа мэдээлэл хүлээн авч болно. Мөн тэрхүү уулзалтыг Classroom-ийн аль ангийн сурагчтай явуулна гэдгээ эндээс сонгох боломжтой. Мөн хамгийн чухал бөгөөд Google календарын нэг гайхалтай хэсэг нь та Google Meet уулзалтаа календараасаа нээж байвал файл авсгах буюу Add Attachments гэдэг дээр даран тухайн хичээлтэй холбогдолтой материал болон төрөл бүрийн файлыг авсгах боломжтой. Видео уулзалтанд хамтрагч багшаар оролцох багшийнхаа имэйлийг бичих эсвэл сурагчдынхаа имэйлийг бичих боломжтой. Эдгээр хүмүүс Google Meeting-ийн талаарх мэдээлэл имэйлээр очих болно. Шаардлагатай тохиргоонуудыг бүгдийг нь хийж дууссан бол Save тавчийг даран уулзалтаа хадгалаарай. Мөн та Gmail хаягнаасаа зүүн гарт талд байх товчон дээр даран Google Meet-ийг эхлүүлж өөр хүмүүсийн Google Meet-д нэгдэх боломжтой. Meet.google.com гэсэн албан ёсны хуудас руугаа буцацгаая. Энд харж байгаачлан Join or Start Meeting буюу өөрөө уулзалт эхлүүлэх болон эхэлсэн байгаа уулзалтад нэгдэх гэсэн хоёр зэс байгааг харж байна. G Suite боловсролын багцаар нэвтэрсэн буюу багшийн имэйлээр нэвтэрсэн бол танд дараах хоёр сонголт хоёулаа байх болно. Харин сурагчийн имэйлээр нэвтэрч харахад тухайн сурагч зөвхөн багшийн өгсөн кодыг ашиглаж үүсгэсэн байгаа уулзалтанд нэгдэх боломжтой ганц л цонх харагдана. Энэхүү тохиргоог сургуулийнхаа Google багцыг хариуцсан админдаа хэлж тодруулах хэрэгтэй. Багшид Google уулзалтыг эхлүүлэх болон нэгдэх хоёр боломж хоёулаа байгаа эсхийг мөн сурагч зөвхөн Google уулзалтад нэгдэх тохиргоотой байгаа эсхийг асуугаарай. Нэмэлт тэмдэг дээр даран гарч ирсэн цонхонд Google уулзалтынхаа нэрийг оруулаад Continue тавчийг дарна.
Ингээд таны уулзалт эхлэхэд бэлэн болж байна. Хэрэв та анх удаага Google Meet рүү орж байгаа бол дэлгэцийн зүүн дээд буланд Google Meet таны микрофон болон камерыг ашиглахыг зөвшөөрөх үү гэсэн бичиг гарч ирнэ. Түүнийг Allow буюу зөвшөөрнө гэдэг дээр дарснаар цааш үргэлжлүүлээрэй. Энд байрлах дүрсэн дээр дарж микрофон ба дүрсээ нээж хаана. Мөн keyboard-ийнхаа Ctrl D дээр дарж микрофоноо нээж хаана, харин Ctrl E дээр дарж дүрсээ нээж хаах боломжтой. Мөн баруун гар талд байрлах 3 цэг дээр дарж Settings зэс рүү орон өөрийнхөө дууг бичигдэж байгаа хэсгийг шалгаарай. Энэхүү ногоон дүрс хөдөлж байвал таны дуу бичигдэж байна гэсэн үг. Ингээд Google Meet-ийн үндсэн талбар болон туслах зэсүүдтэй танилццгаая. Микрофон болон видеогоор шалгаж дууссан бол Join Now товчийг даран уулзалтаа шууд эхлүүлнэ. Энэхүү гарч ирсэн цонхонд та гишүүдийг буюу энэхүү уулзалтанд орох хүмүүсийг нэмж болно. Энд харагдаж буй линкийг хуулж аваад сурагчдаа илгээснээр тухайн сурагчид энэхүү линкийг бичиж Google уулзалтад нэгдэх боломжтой. Эсвэл Add People дээр даран та сурагчдынхаа мэйлийг бичиж имэйлээр урилга илгээх боломжтой. Урилга илгээснээр дэлгэцийн зүүн доод буланд Invite Send гэж гарч ирнэ. Мөн л адил микрофон, дүрсээ энэхүү товчоор нээж хаана. Харин Turn on Captions товч нь таны ярьж буй яриаг хадамлаар доор нь текстэн хэлбэрээр гарч ирдэг. Гэвч энэ нь ихэвчлэн англи хэлээр ярих үед таны яриаг текстлөө хөрвүүлж харуулна. Харин монгол хэлэнд одоогоор боломжгүй юм. Баруун доод буланд байрлах дараагийн зэс бол Present товчим. Энэхүү товчин дээр дарснаар та сурагчдаа бусад цонхуудыг харуулах боломжтой юм. Жишээлбэл Your entire screen гэдэг нь та өөрийнхөө бүхий л дэлгэцийг харуулж байгаа бөгөөд Google Meeting-ийн хуудасаа хааж өөр хуудас руу шилжихэд тэрхүү шилжиж байгаа үйл явц нь ч гэсэн таны сурагчдад шинэ цонхон дээр харагдах юм. Харин Windows товчийг дарснаар та тухайн нэг цонхыг сонгож сурагчдаа харуулах боломжтой. Энэхүү тохиргоог ухаалгаар ашиглах аргыг бид тун удахгүй үзэх болно. Зүүн дээд буланд байгаа зэсүүдтэй танилццгаая. People цонхон дээр дарснаар энэхүү уулзалтанд байгаа хүмүүсийг харж болно. Мөн Add People дээр даран урьхыг хүсч буй хүнийхээ имэйлийг бичиж урилга илгээх боломжтой. Хамгийн дээд талд нь таны дүрс харагдах ба пин тэмдэг дээр дарснаар багш өөрийн дүрсийг нийт сурагчдын болон өөрийнхөө дэлгэцээр гол хэсэгт нь гаргахаар зоож өгч болно. Чарт хэсэгт хүмүүс хоорондоо харилцан бичилцэх боломжтой. Энд бичсэн бүх зүйл энэхүү уулзалтанд оролцож буй хүмүүс бүгдэнд нь харагддаг. Видео уулзалт хийж байхдаа хүмүүс хоорондоо чатлж болно. Мөн чатыг идэвхтэй болох боломжгүй ба харин дэлгэцэн дээрээ харахыг хүсэхгүй байвал X тэмдэг дээр юм уу дэлгэцийнхаа өөр хэсэг дээр дарахад алга болно. Баруун доод буланд байрлах 3 цэгийг харцгаая. Change layout нь дэлгэцэнд хүмүүсийн дүрсийг ямар зохион байгуулалттайгаар гаргахыг тохируулна. Auto гэдэг нь олон хүмүүс зэрэг ороод ирэхэд автоматар ярьж буй хүний дүрсийг гол дэлгэцний хэсэгт гаргадаг буюу дуу гарч буй хүний дүрсийг томруулж ээлжлэн харуулдаг гэсэн үг. Оролцогчийн дүрсийг хажуу тал руу шахаж гаргах sidebar хэсэг мөн байна. Харин titled зэс нь 16 хүний нэгэн зэрэг дэлгэцийг хувааж харуулах боломжтой юм. Full screen гэдэг дээр дарахад дэлгэцэнд бүтнээрээ харагдана. Turn on Captions болон Settings зэс харагдаж байна. Settings буюу тохиргоо зэс рүү орцгоё. Эндээс аудио болон видеогоо шалгаж болно. Аудио хэсэг ажиллаж буй болон ямар тохиргоотой байгааг энэ дээр дарж харна. Харин видео руу орж та өөрийн бичлэгийн чанарыг тохируулах боломжтой юм. Send Resolution гэдэг нь та өөрийн бичлэгийг сурагчдаа хүргэхдээ хэр чанартай хүргэж байгааг заах бол Receive Resolution гэдэг нь сурагчдынхаа бичлэгийг хүлээж авахдаа хэр өндөр чанартай хүлээж авах вэ гэдгээ тохируулна. Өөрийн бичлэгээ
сурагчдаа өндөр чанартай хүрэхийг хүсвэл 720 гэдгийг тохируулаарай. Бид Google Meet-тэй танилцсан ашиглахад шаардлагатай анхан шатны хэрэгслүүдтэй танилцлаа. Сурагчдаагаа онлайн уулзалт хийж байхад тухайн хичээлийг дараа нь дахиж үзэх шаардлага гардаг. Өөрөөр хэлбэл тэрхүү уулзалтан дээр юу яригдсан гэвэ гэдгийг сурагчдад дараа нь үзэх боломжийг олгохын тулд бид уулзалтаа бичлэг болгон хадгалах хэрэгтэй юм. Google Meeting дээр явагдаж буй уулзалтаа бичлэг болгон хадгалахын тулд та өөрийн G Suite боловсролын хаягаараа нэвтэрсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл сургуулиас өгсөн багшийн имэйл хаягаараа нэвтэрч Meet-ийг эхлүүлсэн байх шаардлагатай юм. Имэйл хаягаараа нэвтэрч орсон бол Google Meet-ийг эхлүүлэхэд дэлгэцийн баруун доод болон байрлах 3 цэг дээр дараарай. Энд хамгийн дээд талд нь Record Screen-цэс байх ёстой. Хэрэв энэхүү дэлгэцэн дээр гарч байгаа шиг танд Record Screen-цэс байхгүй бол та өөрийн сургуулийн G Suite багцыг хариуцаж буй админдаа хандах шаардлагатай юм. Дэлгэцэн дээр харагдаж байгаачлан админ өөрийн G Suite хаяглалуугаа орж тэндээс таны драйвыг идэвхтэй байгаа эсхийг шалгаж идэвхгүй байвал идэвхжүүлнэ. Мөн Google Meet хэсэг рүү орон Google Meet-ийн Record Meet буюу энэхүү тохиргоо идэвхтэй байгаа эсхийг шалгаж мөн л адил идэвхтэй болгож тохируулах юм. Ингэснээр танд Record Meet гэсэн цэс гарч ирэх ёстой юм. Хэрэв админы зүгээс шаардлагатай зүйлсээ бүгдийг нь хийсэн бол та буцаж Google Meet рүүгээ орон баруун доод талд байрлах 3 цэг дээр дарахад хамгийн дээд талд нь Record Meeting гэсэн энэхүү цэс харагдана. Энэ товч дээр дарснаар таны уулзалт бичигдэж эхлэх юм. Дэлгэцийн зүүн дээд буланд Break гэсэн жижиг улаан тэмдэг гарснаар Google Meeting-ийн уулзалт бичигдэж байгаа юм. Хэрэв та уулзалтаа бичиж дууссан бол дахин баруун доор байрлах 3 цэглүүгээ орон Record Meeting дээрээ дараарай. Энэхүү Google Meet-ээр уулзалтаа хийж дууссаны дараа таны бичсэн бичлэг автоматар тун удалгүй Google Drive-т тань хадгалагддаг. Google Meet болон Classroom-ыг хэрхэн холбож ашиглах вэ? Classroom рүүгээ орон Classwork хуудас руу орж Google календар цэсийг дараарай. Ингэснээр бид Classroom-ээсээ Google Meet-ийн уулзалтаа тоглох юм. Та Google Meet уулзалт тоглохоор төлөвлөж буй өдрөлөөгөө орж сонгон цагаа идэвхжүүлж хулганаараа нэг дарахад энэхүү цонх гарч ирнэ. More Options гэсэн хэсэг рүү орж нэмэлт мэдээллүүдийг бүглэе. Хамгийн дээр байрлах Title хэсэг дээр тухайн Google Meet уулзалтыг ямар зорилгын дор хийж буй нэрээ өгнө. Мөн цагаа тохируулж сонгох ба хэдэн минут үргэлжлэх вэ гэдгийг нь тохируулах боломжтой. Доошоо гүйлгэхээр Add Meeting буюу Google Meet-ийн дүрстэй хэсэг байгаа. Энэ дээр дарснаар таны Google Meet уулзалт автоматар үүсгэгдэнэ. Ингээд Google Meet-ийг зохион байгуулах анги болон өнгө, зэрэг бусад мэдээллүүдийг оруулсны дараа файл авсаргаж болно. Хамгийн дор байрлах цонхны Attach File гэсэн хэсэг дээр дарж орон өөрийн Google Drive-аасаа, компьютероосоо тухайн уулзалтанд шаардлагатай хичээлийн материал, PPT, видео, эмэлтээр унших вебсайтер буй нийтлэл зэргийг оруулж өгч болно. Энэхүү файл авсаргаснаар бид дараа нь Google уулзалтан дээрээ тухайн файл руу бүгд зэрэг нэвтрэх боломжтой болдог. Save товчийг дарж Google Meet-ээ хадгаллаа. Google Meet уулзалт тоглогдоход сурагчдад имэйлээр мэдээлэл ирдэгч бид давхар сануулж байх хэрэгтэй юм. Үүний тулд Classroom рүүгээ орж Stream хэсэг дээрээ мэдээлэл бичицгээе. Магадгүй та тухайн Google Meet-ийг хийхээс 2-3 хоногийн өмнө мэдээлэл пост оруулж болно. Сурагчид таны Google Meet уулзалтанд хамрагдахын тулд өөрийн гэсэн ноутбуктээ эсвэл гар утсан дээрээ Google Meet аппликейшнийг татсан байх шаардлагатай юм. Эдгээрийг урьдчилан сануулснаар хичээл эхлэхэд бэлтгэлээ хангаж байгаа юм. Ингээд мэдээлэлээ бичиж дууссан бол пост товчийг даран оруулаарай. Мөн нэг зүйл сануулхад тухайн Google Meet-ийг эхлэхээс 10 минутын өмнө дахин Classroom рүүгээ орж
Google Meet-ийн холбоос эсвэл кодыг бичиж сурагчдад сануулхаа бүү мартаарай. Та календар цэцлүүгээ ороход таны тавилсан Google Meet болон хавсаргасан файлууд дараах байдлаар харагдана. Нэгэн зэрэг олон сурагчдтай уулзалт хийж Google Meet-ийг ашиглахад хэд хэдэн асуудал тулгардаг. Тэгвэл тэдгээр асуудлыг шийдэж багшийн хөдөлмөрийг хөнгөвчлөхөд туслах нэмэлт аргуудтай танилццгаая. Хамгийн ихнийх нь сурагчдын микрофоныг хааж зөвхөн чат хэсгийг ашиглах. Таны үүсгэсэн Google Meet-д сурагчид нэгтгэхэд автоматар микрофон болон дүрс нь асаалттай байдаг. Харин та анх орж ирэхдээ микрофоноо унтраано хэмээн классрум дээрээ санамж хэсэг дээр нь дурдах эсвэл орж ирсэн хүүхдүүдийн микрофоныг өөрөө унтрааж идэвхтэй болгох боломжтой. Ингээд жишээ татан сурагч гар утасны Google Meet аппликейшнээс хэрхэн нэгтгэхийг харцгаая. Сурагчийн имэйлд тухайн Google Meet эхлэхэд яг одоо энэхүү Google Meet өрнөж байна гэсэн мэдээлэл имэйл ирдэг. Тухайн имэйл рүү орж Join Meeting-ийг дарснаар гар утасны Google Meet аппликейшн руу шилжинэ. Мөн адил микрофон болон дүрсээ нээж хаах боломжтой хоёр товч байгааг харж байна. Join Meet дээр даран сурагч Google Meet-д нэгтлээ. Харин багшийн цонхны баруун доод буланд сурагч Google Meet-д нэгдэж байгаа гэсэн мэдээлэл харагдаж байна. People цонх руу орон харахад багшаас гадна бас нэгэн сурагч Google Meet-д байна. Өмнө нь хэлж байсанчлан хоёр хүний микрофон хоёулаа ажиллаж байгаа учраас ард нь байгаа ногоон тэмдэг асаж унтарч байна. Олон сурагч зэрэг орж ирсэн тохиолдолд тухайн сурагчдын цаана байгаа орчны чимээ болон маш олон дуу чимээ давхцдаг учраас нэлээд хүндрэлтэй байдаг. Тиймээс багш сурагчдыг орж ирэнгүүтэл нь микрофоноо унтраахыг нь зааж өгч унтраагаарай хэмээн сануулах хэрэгтэй. Эсвэл сурагчд дээрээ даран микрофон дүрсэн дээр дарснаар та тухайн сурагчийн микрофоныг mute буюу идэвхтэй болгож байгаа хэрэг. Харин сурагч өөрийнхөө гар утсан дээрх аппликейшнээс мөн л адил микрофоны тавчин дээр дарж дуугаа нээж хаах боломжтой. Ингээд та хүсвэл асуулт асуухдаа тухайн сурагчийн микрофоныг нээж асуултаа асуугаарай гэж хэлж болох юм. Аль эсвэл зөвхөн чат хэсэг дээр бүхий л харилцааг өрнүүлж болно. Хэрэв сурагч чат хэсэг дээр юм бичвэл багшийн дэлгэцийн баруун доод буланд чат хэсэг дээр мэдээлэл ирж байгаа нь харагдана. Олон сурагчид нэг доор ороход микрофоныг ажиллуулахаас илүү чат хэсэг дээр асуулт асууж ойлгоогүй зүйлийг хэлэлцэх нь илүү зэгцтэй бөгөөд ойлгомжтой байх болно. Google Meet уулзалтын үеэр би сурагчдаа шинээр орсон нийтлэл, сонирхолтой бичлэг зэрэг нэмэлт материалуудыг үзүүлэх шаардлагатай боллоо гэж бодъё. Тэгвэл дараах аргыг ашиглаж болно. Юуны өмнө би Chrome хөтөч дээрээ өөр нэгэн хуудас нээсэн байна. Энэхүү хуудсан дээрээ сурагчдаа харуулахыг хүсэж буй мэдээллүүд болон файлуудаа оруулсан байна. Яг одоо бол дэлгэцийн баруун дээд буланд гарч байгаачлан зөвхөн миний дүрсэл сурагчдад харагдана. Харин би энэхүү цонхоо сурагчдад мөн харуулахын тулд Present гэсэн цэсийг ашиглана. Баруун доод буланд байгаа Present Now тавчин дээр дарж эдгээр сонголтуудаас 3 дахьыг нь сонгоё. Харуулахыг хүсэж буй цонхоо сонгон Share тавчийг даръя. Ингэснээр сурагчдад би өөрөөсөө гадна дахин өөр нэгэн цонхыг хуваалцаж байгаа нь харагдаж байна. Хэрэв миний веб камера хасаалттай байвал энд миний дүрс харагдах бол харин энд миний хуваалцаж буй цонх дараах байдлаар сурагчдад харагдах юм. Энэ мэтчлэн би нэмэлт цонх руугаа орон сурагчдаа харуулахыг хүсэж буй материалуудаа харуулж хүсвэл хичээлүүд дээр хэлэлцүүлэг өрнүүлэн хамтдаа дасгал ажиллаж болох юм.